агентаар ажиллаж байгаа юм байна. За та бүхэндээ Казахстан улсаас мэдчилж байна. Бүгдээрэнд нь монголчуудад энэ орой мэндийг хүргэе. За өнөөдөр маш гоё сонирхолтой мэдээлэл бэлдсэн байгаа. За бүгдээрээ цаг алдалгүй мэдээлэл рүү орцгоё. За та бүхэндээ өнөөдөр дэлхийн хамгийн анхны крипто сейчас. Подожди. Нагима, выключи, пожалуйста, все микрофоны. Так. За, чи бүх хүмүүсийн дууг нь хагаадах юм. Выключить. Так, заходим в чат. Да, самое главное этот. Для всех. Да. Потом, помнишь, как мы с тобой чат выключали? Чаты как выключали, помнишь? Чаты. Позвони с моего телефона Талсбеку, спроси, как чат выключать. Мы что-то вчера выключали. Өнөөдрийн мэдээлэлээр Жо банкны дэлхийн хамгийн анхны криптовалютын банкны мэдээллийг авахар та бүхэндээ энэхүү зургийг бэлдсэн байна. За ингээд албан ёсоор 2024 онд дэлхий дээр хамгийн анхны криптовалютын банк үүсгэн байгуулагдсан. За энэхүү банк маань үүсгэн байгуулагдаад одоо бараг 2 жилийн хугацаа болох гэж байна. За энэ хугацаанд бол одоо жил хагасын хугацаанд идэвхтэй ажиллахдаа бол одоо дэлхийн хамгийн том болох одоо санхүүгийн одоо Bybit гээд хоёр жижигсдэг биржийг хүртэл одоо нэг ёсны даатгсан Fireblocks гээд даатгалын компаниар даатгуулж маш олон том байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хийхээс гадна санхүүгийн холбоотой Entrepreneur Forbes гээд энэ Nasdaq гээд энэ сэтгүүлүүдийн хамт одоо энэ сэтгүүлүүд дээр 400 гаруй удаагийн нийтлэл бичигдэж энэхүү одоо банкыг бол дэлхийд дээр маш их судалж байна. За яагаад вэ гэхээр өнөөдөр дэлхийд дээр өөрчлөлт бол зайлшгүй хэрэг болсон. Так, сейчас я выключу всем. За, сейчас. За тэгэхээр би нэгэ хөндлөөд микрофона унтраажуулах зүгээр байна. За тэгээд ер нь бол яг криптовалютын ертөнц бол 20 жилийн хугацаанд дэлхийд дээр үйл ажиллагаа явуулаад маш олон алдаа оноотой олон зүйлийг бол бид ажиглаж харсан. Тэгвэл одоо нэг үеэ бодвол өнөөдөр криптовалют бэлэн мөнгө хоёр маань хамтарч нэг ёсны зах зээлийн санхүүгийн төлбөрийн хэрэгсэл болцсон учраас одоо хамтарч ажиллах нь айгүй чухал байна. Тийм учраас хамтарч одоо яах нь хамтран бэлэн мөнгө криптовалютыг хамтдаа одоо гүйлгээ хийхэд зориулагдсан банк үүсгэн байгуулагдаад ингээд өнөөдөр бидний гарт ирсэн та бүхэн маань энэхүү банкыг одоо ашигласнараа хамгийн хямд одоо шимтгэлтэйгээр айлч улсад бэлэн мөнгө авах гүйлгээ хийх бүхэл үйлчлэгийг бол үзүүлэх боломжтой байна. Тэгээ өнөөдөр энэ банкны дансыг нэгт бол нэг төрөний шаардлагагүйгээр харин та эсрэгээрээ үнэгүй бүтгүүлээд дэлхийн хэмжээний крипто банкнд үнэгүй бүтгүүлээд өөрийнхөө $10 карта захиалаад цаашлаад хэлэх юм бол нэмэлт орлоготой байх боломжтой та бүхэнд бол бүрдсэн байдаг. За хэрвээ я надеюсь слышно, да, Нагимуш? За тэгэнгүүт дараагийн одоо маш чухал зүйлийг та бүхэндээ танилцуулах гэж байна. Сейчас. Я просто не знаю, как уже. За дараагийн чухал мэдээлэл болохоор энэхүү банкыг хэн үүсгэн байгуулсан бэ гэдэг асар том чухал мэдээллийг бол та бүхэнд танилцуулах гэж байна. За нэгдүгээр хүн бол Reeve Collins. За энэ
Riff Collins гэдэг хүн болохоор цахим доллар бөгөөд USDT-г бол бүтээсэн хүн байгаа. За хоёрдугаар хүн бол Максим Сахаров. Энэ банкны санааг гаргасан. За Роман Росо гэдэг хүн бол одоо өнөөдөр Vice гээд мөнгөн гуйлгын компани хамгийн одоо том дэвтгэн хариуцсан захирлаар ажиллаж байсан. 70 гаруй банкны аппликейшнийг бүтээсэн хүн, IT-ийн чиглэлийн дэлхий дээр бол маш мундаг одоо үр дүн төрсэн амжилтанд хүрсэн залуу байгаа. За Йосеф Мирахмедов гэдэг хүн бол Дональд Трампын охин болох Иванка Трамптай нэг сургуулийг төгссөн. Ер нь бол маш өндөр түвшний бизнесмен. За энэ хүн бол бас яг энэ санааг бол дэмжиж анхны хөрөнгө оруулалтыг бас оруулж исэн. За дараагийн хүн бол Халид Сүлейман. За Халид Сүлейман бол одоо Швейцарын банкны захирлаар ажиллахаас гадна Арабын нэгдсэн улсын Абу Даби Катарын үндэсний банкны захирлаар бол ажиллаж байсан. Тэгээ өнөөдөр манай банкнд бол төлөөлөгчөөр одоо ерөнхийдөө манай банкны 2 дахь захирлаар явж байгаа. За хүн болгон Visa картыг ашиглаж байна. Манай Монгол улс дэлхийд даяар бүх орны хүмүүс Visa, Master картыг ашигладаг. Тэгвэл Visa картууд өнөөдөр дэлхийн хүн амын нийт одоо яг хэдэн бүх одоо санхүүг харж идэг энэ том байгууллагад 18 жилийн хугацаанд одоо инновац бөгөөд дэвтгэн хариуцсан захирлаар ажиллаж байсан. Майкл Ботои маань түрүү жил ажиллаа өгөөд албан ёсоор Дио банк руу шийдэлсэн. Учир нь гэвэл одоо дэлхийн ертөнц хөгжиж байгаатай холбогдуулан санхүүгийн байгууллагууд, системүүд, банкны систем хүртэл өөрчлөгдөх цаг болсныг бол энэ хүн аль хэзээ өөрийнхөө одоо энэ ажлынхаа шилжилтэн дээр бол баталж чадсан юм аа. За зөвхөн мөнгөн гуйлгын салбарт бол 860 тэрбум доллар эргэлддэг. Яагаад гэх юм бол одоо дэлхийд даяар хамгийн том асуудал бол одоо мөнгө шилжүүлэх мөнгөн гуйлгын асуудал болсон. За тэгвэл яг энэ мөнгөн гуйлгын асуудал дээр бол одоо хамгийн их хэмжээний бас одоо шимтгэлийг бол авч энэ одоо асуудалтай байна. Мөнгө шилжүүлэх тийм амар биш болсон. За дараагийнх нь болохоор криптовалютын салбарт бол 140-180 тэрбум доллар бол эргэлдэж байна. За тэгвэл банкны салбарт бол 150-аас 190 их 80 доллар эргэлдэж байна. Тэгвэл манай банк маань криптовалют, бэлэн мөнгө, мөнгөн гуйлгын салбар гурван руу орсон учраас энэ гурван салбар бол тэр чигээр нь ороод ажиллаж байна. Банк бол мэдээж хэрэг шимтгэл дээр бол хамгийн их ашиг орлогыг олдог. Тэгвэл шимтгэл дээр манай банк маань шимтгэл дээр бол одоо ер нь дэлхийд банкны салбар бол шимтгэл дээр 3 их 80 доллар эргэлддэг. За тэгвэл манай банк маань албан ёсоор энэ шимтгэлээс ашиг энэ салбар руу орсноос гадна агентуудаа бусад банкнаас бодвол агентуудаа одоо бид нар шиг ажиллаж байгаа агентуудад ашигынхаа 50% хуваарлаж байгаа нь хамгийн өндөр бас боломж байна гэж үзэж байна. За дараагийнх нь за манай банкны албан ёсны хуулийн одоо нэг ёсны лицензийг танилцуулж байна. За одоо ингээд Канада улс, за Чех улс, Арабын нэгдсэн улс, Сент Винсент, Хонконг гэдэг энэ улс орнуудаар албан ёсны банкны үйл ажиллагаа болгох лиценз авсан. За дээрэс нь Европын холбооны улсад бол ажиллаад эхэлсэн байгаа. Яагаад гэх юм бол 2 сард Европын холбооны улсын албан ёсны лицензийг авсан. Одоо ингээ 27 улс руу орж байна. Тэгээ би бас энэ дээр дахиад шууд эндээс харуулад явуулахад бол сүүлийн үеийн мэдэн дээр бол бас дараагийн улсын лицензүүд бол за Канада улсын лиценз бол ингээ гарцсан. Одоо Европын өшөө EMA бөгөөд крипто лиценз нь гарч байгаа юм байна. Хүлээлттэй байгаа гэсэн үг. За тэгээ Бразил улсын лиценз, Арабын нэгдсэн улсын Capital Market гэдэг лиценз нь одоо гарах юм байна. За мөн албан ёсоор Солонгос улс руу орж байгаа юм байна. За тэгээд Казахстан улс, Сейшел гэдэг одоо энэ лицензүүд бол хүлээлттэй байгаа юм байна. Тэгэхээр энэ банкыг бол одоо жил хагасын өмнө бол бид нар анх дөнгөж анхны бүр ингээд лиценз нь 100% гараагүй, крипто карт нь ажиллаагүй, одоо дөнгөж ингээд бирж рүү ороогүй, ингээд маш их одоо эргэлзээтэй үед бол манай монголчууд бол орсон шүү. Жилийн хагасын өмнө бол одоо энэ ялангуяа өнөөдрийн зүүмийг сонсож байгаа хүмүүс бол нөгөө эргэлзэх шаардлагагүй гэдгийг би та бүхэнд шууд хэлмээр байна. Ямар ч эргэлзэх огт танд бол шаардлага бол байхгүй. Харин эсвэргээрээ та өнөөдөр энэ банкны одоо тийм нэг ёсны энэ том боломжийг одоо та бүхэн маань харин өнөөдөр сонсож байна гэдэг бол асар том боломж шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд дээрэс нь бол Coin Market Cap дээр манай DeFi токен бөгөөд энэ манай банкны мэдээллийг бол хамгийн их хайлттайгаар хүмүүс үзэж сонирхож байна. За шинэ мэдээнээс нэмж хэлэхэд бол 2026 оны 10 сард манай банкны маань албан ёсны дараагийн 2 дахь жилийн ойн баяр болгож байна. Нээлтийн дараах гэсэн үг. Техник дээр бол одоо ингээ бүх захирлууд маань оролцоод маш олон шагналыг авч ирсэн бол одоо ингээ 10 сар Таиланд улсад Royal
гэдэг resort дээр Алтай яарлын Royal Resort дээр ингээд албан ёсоор 10 сард болно гэж 5 нь гарцсан. Мэдээж энэ дээр бол супер машин сугалсан. Түрүү жил бол Ferrari машиныг сугалсан. А энэ жил болоо яг ямар машин нь бол хэлээгүй. Гэхдээ Ferrari-гаас илүү гэсэн. За тэгээ мэдээж түрүү жил бол боксийн хаан болох Майк Тайсон ирсэн бол энэ жил арай өөр супер дэлхийн хэмжээний од ирэх юм байлээ. За бүгдээрээ слайд руугаа оръё. Тэгээ бид нар ингээд орчуулад слайдаа ингээд орчуулчихж байгаа байхгүй юу? А гэтэл ингээд орчуулад монгол хэл дээр орчуулсангууд дахиад шинэ юм мэдээнүүд айгүйх гарч байгаа учраас одоо зээлийн үйлчлэгээний дараа орчуулгая гэсэн юм орчуулал монгол хэл дээр бүрэн хэмжээний слайдуудаа бэлтгэхээр бэлдсэн байна. За тэгээд ер нь бол манай банкыг бол одоо анх бид нар ингээ Монгол үйл ажиллагаа болж байхад бол за энэ банк бол баг одоо энэ Reef Collins гэдэг захин долларыг USDT бүтээсэн хүн яг энэ банкнд байдаг ч юм уу байдгүй ч юм уу тэр захирлууд нь яг үнэн нь худлаа юу одоо сүүлийн үед ашиглаад хүмүүсийн нүрийг бол яаж сошиаллаар бол яаж одоо нэг ёсны харуулж штэ. За тэгвэл яг энэ VeFi банк маань бол одоо ерөөсөө яг тэр нээлттэй ихт бол бүх удирдлагууд маань байсан. Тэрнээс гадна 200 мянган хүн онлайнаар тэр лайвыг үзсэн учраас книга рекорд Гиннес гээд рекордын Гиннесийн ном бичигдсэн. 2025 онд манай банк маань шилдэг банкаар бол тодорсон. За тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд бол одоо веб 3 одоо хамгийн шилдэг онлайн блокчейн системээр суурилсан веб 3 ертөнцөөр тодорхой. За мөн түүнээс гадна манай банк маань одоо VeFi гэх токеныг бүтээсэн. За энэ VeFi гэдэг токеныг бүтээснээрээ Dio банк маань бол асар том токены ертөнцийн койны ертөнцийн бол хувьслыг хийж чадсан гэж хэлж болно. Яагаад гэх юм бол энэ VeFi токен маань одоо 1 жилийн хугацаанд 830% өссөн. Тэгэхээр 830% өссөн токен бол ер нь дэлхий дээр 2025 оны үзүүлэлтээр байхгүй юм байлээ. Одоо нэг ширхэгч одоо суур сайтай нэг ширхэгч албан ёсны одоо ийм токен одоо жишээ нь биткойн хүртэл хасах 50% та гарсан юм байна л да үзүүлэлт нь 2025 онд. Тэгээ биткойноо дагаад бүх жижиг токенууд ч ингээд уналттай байгаа юм байна. Ер нь бол 50-аас 80% та юун ашиг өгөх. Тэгээ зарим жижиг токенууд чи мемо токенууд бол бүр дэлхийгээс арчигдсан юм байна. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хэлэхэд бол одоо гайхамшигтай зүйлийг хэлэхэд бол өнөөдөр ингээд дэлхий дээр хамгийн одоо ганцаархнаа ерөөсөө хамгийн өндөр ашиг өгсөн үнэхээр токен бол энэ дэлхийн хамгийн анхны крипто валют банкны өөрийн бүтээсэн энэ VeFi гэдэг токен юм аа. Мэдээж энэ олон мундаг одоо энэ удирдагч нар бол өөрсдийнхөө нэр хүнд өөрсдийнхөө энэ амьдралд одоо олон жилийн хугацаанд явсан энэ чинь бүгд долларын тэр бомтууд байгаа шүү дээ. Энэ банк чи өөрөө хин нэгэн хүний одоо нэг би одоо тэрийг бүтээчих юмсан, энийг ингээ хийчих юмсан гэсэн санаа бол биш байхгүй. Энэ чинь айл эзэний олон жилийн туршлаган дээр бүрдсэн олон хүний одоо санхүү асар их хэмжээний мөнгө, асар их хэмжээний нэр хүндээ ингээд дээсэн дээр нь бараг тавиад энэ банкыг бол бүтээсэн байгаа шүү дээ энэ хүмүүс. Тийм учраас ингээд энэ лиценз за тэгээд дээрэс нь одоо энэ Visa карт Visa карттай байна. Одоо та бүхэн харуулъя л да энэ Visa карт. Энэ Visa компани бол одоо би та бүхэнд хэлье. Одоо хэрвээ энэ Louvre-ийн банк ч юм уу хэрвээ одоо энэ банк хүмүүсийг хулигдах гэж гарсан бол хизээч Visa компани бол хамтрахгүй шүү монголчуудаа. Хизээч хамтрахгүй. Энэ бол угаасаа шууд албан ёсны гэдэг нь бол ингээл нотолчихж байгаа нэгдүгürt. За хоёрдугаар нотлох нь болохоор хизээч одоо Канада улсын үндэсний банк бөгөөд одоо манай Монгол банк гэсэн үг шүү дээ. Хизээч Louvre-ийн юмд бол Монгол банк лиценз өгөхгүй шүү дээ. Ялгаа байхгүй байхгүй юу. За энэ хоёрдугаар нотлохоо нь байна. За гуравдугаарх нь бол Европын холбооны улсын холбооны улсын лиценз ингээд та бүхэн улсын бүртлээс нь ороод харж болно. Ингээ гурав дахь нотлохоо Гиннесийн номонд хизээч Louvre-ийн компани бүртгэхгүй ингээ дөрөв дахь нотлохоо. За тэгээд шилдэг банкаар тодруулахгүй шүү дээ. Бүгд жилийн хугацаанд ингээд дэлхийд даяар санхүүгийн банкуд хахад ягаад заавал энэ банкыг тодруулж байна тий. За тэгээд дээрэс нь хизээч одоо энэ VeFi токен бол 830% өсөхгүй шүү дээ. Өссөн бол одоо буцаад унсан байгаа шүү дээ. Тэгвэл одоо буцаад унаагүй эсрэгээр хасар их зүйлийг хийгээд явж байна гэдэг бол ингээд нотлох баримтууд бол энэ банкыг бол энэ бол албан ёсны банк шүү гэдэг нотлох зүйлүүд бол маш их байгаа. Энийг бид нар судлах хэрэгтэй юм билээ. Түүнээс бол нэг хүний үгээр нэг хүний сэтгэлээр би одоо хэлж байгаа шүү дээ. Одоо энэ банк ингээд танилцуулангууд одоо би ч гэсэн ингээд зөндөө олон оронд ажиллаа явж байхад бол хүмүүс наа чи өстө Louvre наа чи худлаа
Гэл надад ингээл нэг тийм мундаг ингээл зүйл ярьдаг байхгүй. Би тэгэхээр шууд зогсоод юм. За уучлаарай. Чи энэ банкыг судалсан уу? Чи бичиг баримтыг судалсан уу? Чи энэний ямар хүмүүс бүтээснийг судалсан уу? За чи түүхийн судал уу? Чи энэ банкны 1.5 жилийн хугацаанд хийж бүтээсэн юм судлаагүй ээжэж өнөөдөр Ванга шиг ингээд амар үзмэрчиг ярих шаардлага байхгүй. Ийм мэдлэггүй хүмүүстэй бол бид нар харьцахгүй. Өнөөдөр энэ бол ямар сүлжээний байгууллага байгаа ш. Энэ бол ямар нэгэн тий одоо хүнийг ингэж лөөрдөх гэж лөөрийн компани ш. Энэ бүхэл бүтэн дэлхийн хэмжээний аль бие усны крипто банкыг өнөөдөр зүгээр нэг өөрийнхөө сэтгүүгээр бол хүлээж авч болохгүй шүү гэдэг бол бид нар шууд хэлээд ер нь бол тассан зогсоодог. Тэгэхээр та нар ч гэсэн агентуудад хэлэхэд бол ингэж ярьж байгаа хүмүүсээ бол та нар зүгээр одоо бол өнөөдрөөс бол бүрэн ихтэй манай монголчуудын яг энэ офис дээр ажиллаж байгаа агентуудад хэлэхэд бол нэг олон хүнд нэг олон юм батлаадах шаардлага бол байхгүй шүү гэж хэлмээр байна. Одоо өнөөдөр Монголд нэг жилийн хагасын хугацаанд бол 1000 гаруй монголчууд одоо $1000 орсон монголчууд өнөөдөр 10-15 мянган долларт олцсон биз дээ. Иннээс илүү нотлох баримт гарах мөнгө гаргаад үрхээ нүрээд зарцуулгын энэ картыг ашиглаад явж байгаа зөндөө олон хүмүүс байгаа учраас заавал энэ дээр бид нэг хүнд батлаад өөрсдөө батлаадах шаардлага бол байхгүй. За энэ Solute Proof гэдэг ийм байгууллага байгаа. Та бүхэн судлаад үзээрэй энэ байна. За энэ Solute Proof гэдэг байгууллага маань болохоор Герман улсад үүсгэн байгуулагдаад ажиллаж байгаа 1000 гаруй крипто валютын байгууллага дээр ийм хөндлөнгийн аудитын байгууллага. Тэгэхээр одоо энэ токеныг яаж авах вэ гэдээ одоо бид ингээд судалж байгаа хүмүүс хэлгээд зөвхөн олборлолтоор одоо авах боломжтой, олборлох боломжтой байхгүй. Гэхдээ одоо бол бирж дээрээс та бүхэн авч болно, эсвэл олборлох боломжтой. Тэгвэл манай олборлолтын машин дээр Solute Proof гэдэг энэ байгууллага маань бол одоо хөндлөнгийн аудит ороод 86.60% юм дүгнэлтийг өгсөн. Алтан сертификат өгсөн, gold сертификат гэдэг. Тэгээ энэ болохоор энийг бол юу гэж ойлгож байна гэхээр энэ бол одоо ингээд ер нь бол энэ маань юу гэж ойлгуулж байна гэх юм бол албан ёсны юм байна гэдгийг бол албан ёсны гэдэг юм байна гэдгийг бол ойлгуулж байна. За ингээд гар утснасаа бид нар энэ банкаа ашиглаад мөнгөн гуйлах хийн, мөнгө хүлээж авна, ATM-с мөнгө авна, зээлийн үйлчлэгээ авна, гадаад гуйлах хийн, IBAN, SWIFT. За тэгээд банкны одоо дараагийн бүтээгдэхүүнийг одоо нэг ёсны ашиглах боломжтой. За тэгвэл та бүхэн маань ерөөсөө таныг өрсөн хүмүүст линк өгөөд тэгээд тэр линкээр та бүхэн маань одоо бүтгэлээ үүсгээд тэгээ үнэгүй бүтгүүлээд $10 карта захиалаад олборлолтын машин авч болно. За манай VeFi гэдэг одоо манай агуу токен байгаа шүү дээ. Одоо 830 өсчээд байгаа, өшөө дахиад өсгöd байгаа. Яаж энэ токеныг өөртөө эзэмших вэ гэвэл та бүхэнд олборлолтын машин хэрэгтэй. За манай VeFi токен маань бол 8 жилийн хугацаанд нийтдээ 1 тэрбум токен олборлогдоод дуусна. За ер нь бол 1 тэрбумаас ямар одоо тий гэр бүл ахиухан аавна яг тэрнтэй адилхан. Нэг ёсны та одоо танд магадгүй одоо биткойныг тий олборлох одоо магадгүй биткойныг ингээд тий олборлчий. Одоо биткойнтай би ингээд хин нэгэн хүн биткойныг олборлохыг санал тавьж исэн л ах. Тий одоо магадгүй биткойн чи 15-6 жилийн өмнө чи бүр 15-6 жилийн өмнө бол биткойн бүр ингээд үнэгүй зүгээр компьютер хасаагаал тэгээ биткойн ингээд олборлоод хүмүүс ингээд сууж исэн байлээ шүү дээ. Зүгээр үнэгүй гэсэн үг байхгүй. Одоо өнөөдөр биткойны ханш бол нэг биткойн $70,000 гэхэр чи манай Монгол мөнгөөр нэг 200 гаруй сая төгрөгийн үнэтэй байна тий. 220 сая шүү дээ бүр. Тэгэхээр та бүхэн бодоод үзтээ асар одоо тий өссөн биз дээ. Үнэгүй байсан юм 200 сая төгрөг болсон байгаа. Яг тэр цаг хугацаанд буцаад таныг буцаж ирээд тэр цаг хугацаантай хамтдаа бидэртэй хамт байгаад тэгээд та өөрийнхөө одоо тий маш хямдхан зардлаар маш үн цэнтэй токеныг олборлох боломжийг би та бүхэнд санал тавьж байна. За тэгээ маш одоо цаашдаа ирээдүйдээ яаж өсөх нь бол бидэрт койны юун дээр бол хинч хэлэх боломжгүй. Гэхдээ тухайн бүтээгдэхүүн хэр үн цэнтэй байх вэ гэдгээс шалтгаалж байгаа байхгүй. Тэгэхээр та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ VeFi токен бол ерөөсөө хэрэгцээнд орсон шүү монголчуудаа. Ерөөсөө л VeFi токен байх юм бол та $10 карта захиалаад тэр $10-ын карта захиалсан байх юм бол тэр $10-ороо та тэр картыг татсан байх юм бол танд VeFi байгаа тохиолдолд бол аль ч улсад ямар ч төлбөр тооцоо та талхан авч болно, хувьцаа авч болно, ATM-с мөнгө авч болно. Зүгээр л VeFi байгаа тохиолдолд та тухайн өдрийн ханшаар яг биткойн шиг гэхдээ биткойноос төгс зүйл нь юу гэхээр биткойныг заавал B2B системээр биржээр заавал зараад доллар олгоод төгрөг олоод ингээд явах шаардлагатай байгаа бол VeFi-г бол тийх шаардлага байхгүй. За хоёрдугаард бол VeFi токен бол одоо өнөөдөр
манай банк маань бол зээлийн үйлчилгээ өгч байгаа. Удахгүй одоо зээлийн үйлчилгээ өгж байгаа учраас яг энэ зээлийн үйлчилгээнд манай VeFi бол ерөөсөө нэг ёсны яах нь процент явагдана гэсэн үг байна. Ерөөсөө нэгэн тэрбум энэ үнэт токен гарчаад байгаа хгүй монголчуудаа. Энэ 1 тэрбум үнэт токен 8 жилийн хугацаанд олборлогдоод дуусах юм. 8 жилийн хугацаанд. За тэгэнгүүт 8 жилийн хугацаанд олборлогдоод дуусах хугацаанд одоо өнөөдөр 600 мянган хүн ингээд суудсан тэр машиныг худалдаж аваад ингээ олборлж байна гэсэн үг байхгүй. Одоо би та бүхэнд харуулъя. За тэгэхээр 600 мянган хүн олборлж байна. За тэгэнгүүт 1 секундэд 8 токен олборлж байна. За тэгэхээр 2 жил тутамдаа хуваагдал явагдаад 1 секундэд 8 токен олбогдож байсан бол одоо тэр нь болохоор 4 токен болоод хувирах юм аа. За энэ хүн $2,500 2024 он бөгөөд тухайн үед олборлтын машин 10 центтэй байхад эхэлсэн. Мэдээж энэ хүн төрүүлж хөдөлсөн байна гэсэн үг. Яг л нөгөө хэлээд байгаа шүү дээ. Биткойныг 10 жилийн өмнө олборлж исэн хүмүүс юун долларын саятан, долларын тэр бомтон болчиход байна гэдэг шиг. Тэгвэл одоо энэ хүн 2 жилийн дараа энэ хүний $2,500 нь $75,000 болсон байна. Яагаад гэх юм бол энэ хүн 2 жилийн хугацаанд одоо жил хагасны хугацаанд 37 мянган ширхэг VeFi машиныг энэ машин олборлж өгчээ токеныг. Хэрвээ энэ 37 мянган ширхэг токен одоо өнөөдрийн ханшаар $10 болох юм бол $370,000, $100 болох юм бол $3,700,000. За $1,000 болох юм бол $37 сая, $10,000 болох юм бол $370 сая, $37 сая тийм. Өнөөдрийн ханшууд $2 байгаа учраас $75,000. Энэ машин 8 жил ажиллана. 32 он хүртэл. Одоо бол өнөөдөр энэ машиныг аваагүй монголчууд ах юм бол 6 жил хагас ажиллана гэсэн үг. Дараа жил орж байгаа монголчууд 5 жил хагас, тэрний дараа жил орж байгаа монголчууд 4 жил хагас гэдэг нөгөө зарим нэг хүмүүс чинь нөгөө мод монголоор дуусна гэдэг шиг одоо нөгөө VeFi чинь дэлхийн топ 5 токенд ороод дэлхийд даяар орондоо ороод ингээ Европ руу ороод одоо ингээд харж байгаарай. $10 олонгууд манай монголчууд ухаан жолоогүй хөдөлж эхэлнэ. Угаасаа л яг тэгдэж штэ юмыг заавал нөгөө нотолж баталчиж тэгвэл нэг зүйлийг би та бүхэн асар хатуу зүйлийг ойлгоолмоор байна. Уучлаарай энэ бол криптовалютын ертөнц шүү. Энд бол цаг хугацаатай уралдаж байж ич илүү их ашиг олно гэдгийг бол одоо маш хариуцлагатай бас та бүхэнд хэлмээр байна. За тэгээд хэрвээ та 2 жилийн хугацаагаар ингээд за би одоо тэ $1,000 оруулаад 2 жилийн хугацаанд би мөнгө авахгүй энэ гэртээ дөрөв ирээдүйд өсөхийг тодорхойлно. Өнөөдөр $1,000 нэг $3,700,000 бол за үнэндээ хэлэхэд бол бараг юуг ингээл үргэлдээд дуустдаг. Нэг баярын л мөнгө штэ бараг. Тэгвэл та $1,000-оор өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулаад 6 жилийн хугацаанд мөнгө олборлдог машинаа аваад тэгээд дээрэс нь нэг хувьцаа энэ банкны хувьцаа эзэмшигч болоод таны өөрийн овог нэр дээр хувьцааны сертификат бэлгэлээд $130,000 ч одоо манай Монгол мөнгөөр хэдэн төгрөг тий $130,000 бэлгэн давна. Одоо 144 биш 130 гэж байгаа шүү монголчуудаа. Удахгүй хувьцаа дуусч байгаа. Тэгэхээр $130,000 чинь бас нэг хөөрхөн 2 евро байрны мөнгө штэ. Тэгээд дээрэс нь 6 жилийн хугацаанд хэдэн VeFi олборлох уу? Тухайн 6 жилээр VeFi ханш хэд байх вэ? Магадгүй та $1,000-оор үр хүүхдүүдээ ач зээтэйгээ амар амгалан санхүүгийн дарамтгүй амьдрах бүтэн боломжоо алдж байгаа ч юм бэлүү. Эсвэл боломжийг та энэ боломжийг ашиглаж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн Zoom дээр байгаа хэдэн хүн байна өнөөдрийн Zoom дээр. Тэгээ энэ бүх хүмүүс бас энэ боломжийг 85 байгаа юм ба штэ. Тэгэхээр энэ боломжийг битгий алдаач ээл гэж хэлмээр байна. Магадгүй би ч гэсэн өнөөдөр 2010 одоо тий 10 он дөнгөж одоо биткойныг эхэлж байгаа үед гэр бүлэрээ манай одоо ээж маань гэр бүлэрээ $1,000 биткойн авсан бол өнөөдөр нэг ширхэг биткойн чинь 70 тухайн үед чинь $1 гэхээр чинь 1,000 ширхэг биткойн чинь өнөөдөр нэг ширхэг $70,000 гэж 10 ширхэг $700 7 сая доллар таах нь шүү дээ. 20 эдэн тэрбум төгрөг $1,000-оор одоо баг тий нэг ёсны нэг 16 жилийн өмнө биткойн $1,000 аваад тавьсан байсан бол өнөөдөр таны дансанд 20 тэрбум төгрөг байх ажээ. Яг тэр цаг үе рүү буцаж ирээд ирсэн байгааг одоо энэ боломжийг манай банк дэлхийн хамгийн анхны токен coin биткойнээс бол дэлхийн хамгийн анхны банк болох энэ VeFi банкны энэ үнэт энэ токеныг олборлох бөгөөд одоо энэ дээр ингээ хувьцаа эзэмшиж болох өөрийнхөө амьдралд асар том боломж олох боломжийг өнөөдөр та бүхэндээ би танилцуулж байгаамаа монголчуудаа 1000 гаруй хүн ашиг олсон шүү.
Ализинэ. Тэгэхээр энэ дээр бол одоо яах бол тэ мэдээж хэрэг манай Монголд маш их лөөврийн босон болоогүй компани орж ирдэм байлээ. Би зөндөө сонссон. Одоо хүртэл ингээл зарим нь хаагдаад мөнгө өгөх нь зогсоод ингээл үлгэр шиг юм яриа л явж гин. Тэг манай энэ бол банк ч нөгөө тийм үлгэрийн юм хин нэг үнийг баяжуулах юм компани биш учраас яг аль биесний банк гэдэг утгаараа мэдээж урт хугацаанд тэгээ ер нь бол яг одоо энэ VeFi токен бол дөрвөн ийм одоо юутай юм бэлээ. Одоо VeFi токен бол гол дөрвөн ийм одоо нэг ёсны ашигтай одоо нэг ёсны энэ токен чинь дэлхий дээр үүсгэн байгуулагта за би одоо энэ экрана унтрааж байгаа та бүхэн ингээд өөрийгөө харуулж байгаад ирээ. За токен маань болохоор яг ингээд дэлхий дээр одоо үүсгэн байгуулагтаа бол өөрийн гэсэн юм даалгавартай байт юм байна л да. За тэгэн гот манай банкны болохоор анхны дөрвөн юм даалгавартай. Нэгдүгээр даалгавар нь болохоор манай банк маань одоо зээлийн үйлчлэгээ өгөх учраас зээл дээр одоо тий орны маш олон орны одоо нэг ёсны пользователь бөгөөд хэрэглэгч нартай учраас яг тэр зээлийг бол авах өгөхдөө барьцаандаа бол зөвхөн VeFi-г авна. Магадгүй VeFi бол нэг ширхэг нь $10,000 түргээд та нэг ширхэг VeFi өгөөд $9,000 ингээд зээл аваад маш хүү багтаа ингээд зээл авчиж болно гэсэн үг. Тийм учраас зээлийн одоо энэ банкны үнэт мөнгийг олборлж яана л гэсэн үг. Хоёрдугаарт VeFi байгаа тохиолдолд та хаана л хаана тэрийг ашиглаад явчихна. Утсан дээрээ карттай байхад шууд ашиглаад явна гэсэн үг. Гуравдугаарт VeFi байгаа тохиолдолд VeFi бол одоо манай банкны шимтгэлийн мөнгө гэсэн үг. Тэгэхээр манай банк маань олон төрлийн гүйлгээ, зээлийн үйлчлэгээ, за олон улсын гүйлгээ, за Swift гүйлгээ, IBAN гүйлгээ, криптовалют солиулах энэ бүх гүйлгээнийхээ шимтгэлд бол VeFi-г оруулж байгаа. Дээрээс нь өөрийн хувийн блокчейн систем ажиллах, VeChain систем ажиллаад тэгэхээр бас VeFi орно. За тэгээд энерги гэж одоо зүйл гараад ирсэн байгаа. Энерги маань болохоор одоо ингээд өнөөдөр танилцуулгад бол та энергитэй байх юм бол танд ингээд илүү хүү багтаа зээл өгнө, илүү өндөр цалин өгнө, илүү өндөр ашиг өгнө. Тэгээ энерги гэдэг зүйл аюул чухал байхгүй. Тийм учраас энерги гэдэг зүйл дээр тусгай юм талспектыг хичээл ороо та бүхэн маань бол бид нар агентууд зориулсан энерги хичээл орсон зөв юм гэж өчтөр талспектээ би зөвлөсөн. Тэгээ талспект маань болохоор одоо миний багш байхгүй. Энэ банкнд ингээд хамгийн их бас хөрөнгө оруулалтыг хийсэн хамгийн анхны хүн, дээрэс нь агентаар ажиллаад одоо Монгол мөнгөөр 4-5 тэрбум төгрөгийн цалин авцсан явж байна. Та нар бодоод үзтээ нэг жилийн хугацаанд ямар ажил, ямар бизнес өнөөдөр 4-5 тэрбумын ашиг бол өгөх вэ? Тийм ээ? iPhone дээр ажиллуулчихгүй байгаа учраас би өнөөдөр ингээд Samsung утсан дээр картаа суулгацсан. За тэгээд би өнөөдөр нөгөө монголчуудаа зориулаад нэг зүйлийг я сейчас приду, хорошо? Сейчас это покажу, как эта карта работает свою нашим. Ты выключишь им звук? Не получается. Ты выключила. За одоо ингээд ийм Samsung NFT-тэй сейчас я приду. NFT-тэй ийм утас Samsung-ийн юм уу? Бусад орны NFT-тэй утас одоохондоо iPhone ягаад болохгүй байгаа вэ гэхээр iPhone дээр манайх нөгөө Apple Pay руу орж байгаа учраас түр зур техник ажилтай байгаа гэсэн. Тэгэхээр болохгүй байгаа учраас та бүхэн маань хэрвээ картаа шууд одоо ингээд ашиглая гэвэл Samsung-ийн утас юм уу эсвэл NFT-тэй утсан дээр шууд ашиглаж болно. NFC-тэй гэсэн үг шуучлаарай. За одоо би ингээд одоо Казахстан улсад явж байна. Шимкент хотод багаар ажиллаад явж байна. За энэ ингээд зүгээр дэлгүүр байгаа. За одоо энэ дээр Starbucks-аас захиалга хийгээд картаараа төлөх гэж байна. Та бүхэнд бодит ингээд шууд харуулж штэ энэ картыг. Одоо монголчууд ингээд айгүйх аялдаа штэ. Тэгэхээр ингээд Монгол карт, хаан банкны карт ч амар шимтгэл өндөртөө дээрээс нь төгрөгийг доллар олгоод, доллароо тэнгээ олгоод, тэнгээгээ ингээд уншуулад, итэмээс мөнгө аваад явсаар байтал 10% авчдсан байлээ. Тэгэхээр одоо хайрын байгаас 2 сая төгрөг итэмээс авахд 200,000 төгрөг авч гарч байгаа. Тэгэхээр манай банк маань болохоор ерөөсөө 1.5-аас 3% шимтгэлтэй учраас одоо маш шимтгэл багтаа дээрээс нь итэмээс ч мөнгө авах боломжтой гэдгээр бас давуу талтай. За одоо би ингээд нэг юм худалдаж аваад тэгээд тэрийг төлж үзүүлнэ та бүхэндээ. За ингээд карта ерөөсөө утсан дээрээ суулгах чинь. За би та бүхэнд одоо ингээд карта харуулна. Здравствуйте, молодой человек. За одоо нэг ус аваад үзье. За нэг ус аваад. Так, наверное, компьютер. За энийг шоколад аваад үзье. За ингээд энэ хоёрыг аваад
Дио банкны картаар төлөх гэж байна. Одоо ингээд бид нар ингээд нөө гадаад явхад Монгол банк чинь Монгол карт чинь амар өндөр шимтгэлтэй, дээрээс нь лимиттэй гэхгүй юу? Тэгэнгүүт утсан дээр ингээд $10-аар энэ картаа суулгах чинь манайхаа. Тэгэл тэрүүгээрээ төлөөл явчихна. Ямар ч асуудалгүй. Так, где у меня валет? За түр яж байгаа энэ очигт ах шиг байна. За одоо ингээд төрөвч гэж байгаа энд. Энэ дотор чи ингээд карт байна. За одоо энэ ус юу вэ? Шоколад орой би төлөө та бүхэнд яг харуулах гэдэг байгаа байхгүй яг. Здравствуйте, молодой человек. Вот я хочу купить это два. За. И сразу картой вот это оплатить. За одоо ингээд карт чи утсан дээр чинь суудсан. Тэгээ картан дээр чинь бүх юу нь хүрээд ирнэ. Вот это не получается. Здесь все. За ингээд төлөгцсөн юм хурдан араа. Ингээд болоо. Тэгээ баримтаа покажите чек, пожалуйста. За одоо ингээд миний картны сүүлийн оронтой дундлагад 8579 гэхгүй нараа. За тэгэнгүүт одоо энэ баримтан дээр болохоор картны сүүлийн тоон энэ дэр гарч ирнэ. Арай өөрөөр гарч ирсэн юм билээ. Ингээд баримт нь гараад ирсэн ингээд 1000 тэнгээгээр нэг усны шоколад авчлаа. Ингээд болоо. Тэгээ энэ дээр хараа ингээд гараад ирж байгаа шимкэнст энэ хүн ингээд 1000 тэнгээ төлсөн байна гэж баримтан дээр нь гараад ирнэ. За ингээд та бүхэн маань манай картыг $10-аар захиалаад монголчууд маань ялангуяа таны хүүхдүүд одоо тий одоо бага насны одоо зөндөл олон хүүхдүүд маань ингээд гадаадд сурж штэ. Тэгэхээр тэдрийгээ ч гэсэн ингээд карттай болгоод явуулах хэрэгтэй байхгүй оюутнуудыг Монголын бүх оюутнуудыг карттай болгоод явуулмаар байна. Ягаад гэх юм бол хүний газар очоод ээж аваасаа мөнгө авъя. Тий одоо жишээ нь ингээд бас хэцүү л байгаа штэ. Тэгэхэд ээж аав нь хөөрхөн USDT явуулаад тэндээс чи ингээ оюутан хүүхдүүдтэй хөөрхөн ингээ мөнгөө шууд газар дээр нь шилжүүлнэ. Нэгэн минут хүрэхгүй хугацаанд таны хүүхдүүд мөнгө аваад төлбөр тооцоогоо явчихна гэдэг одоо. Тэгэхээр ээж аав нар бол өнөөдөр бас энэ зүйлийг бодох хэрэгтэй. Тэгээ ер нь бол одоо ингээ бид нар шиг ингэж гадаадын хүмүүс гадаадад тий эрх чөлөөтэй төлбөр тооцоогоо хийгээд эрх чөлөөтэй мөнгөө олборлоод мөнгөө олоод явна гэдэг бол үнэхээр гайхамшигтай байхгүй юу? Сейчас зум закончим. Тийм учраас одоо тий ингээ юм авчлаа шүү дээ. Шоколад авчлаа, усаа авчлаа. Тийм нэмж хэлэхэд Wi-Fi банкта нэгдэрээ. За тэгээд бас нэг зүйлийг хэлэхэд бол одоо энэ $1000 багцаар манай монголчууд маань хурдан хугацаанд одоо тий өөрийнхөө хайртай дотны хүмүүсээ оруулаад ядаж хүүхдүүдтэй $250 чамаагүй багцаа авчих юм бол одоо энэ хувьцаа дуусч байгаа юм байлаа. Тэгэхээр би бол ингэж бодож байна. За нэг $1000 гэдэг чинь 3 сая 700 мянган төгрөгөөр $130,000 хувьцаа ирнэ. За тэгээ дээрэс нь 130,000 дээр чинь нэмэх нь олборлолтод 6 жил явхад нэг $200,000 ирнэ гэж би тооцоолоод байгаа байхгүй нэг 3 жилийн дараа гэхэд бол $200,000 чинь тухайн үед доллар чинь нэг 4,000-тай байдаг гэхэд 800 сая төгрөг байхгүй юу? 800 сая төгрөгөөр бол нэг 3 өрөө барь тухайн үед одоо тий жишээ нь одоо үйл хөдлөлийн үн өслөө гэхэд бол нэг 3 өрөө барьны мөнгө байхгүй юу? Өнөөдөр 3 сая 700 мянган төгрөгөөр 3 өрөө барь авах ямар бизнес 3 жилийн дараа ямар боломж байгаа вэ? Тэгэхээр зүгээр л тий өөрөө ингээд эргэлзэж байгаа ч гэсэн магадгүй ингээд тий хүүхдүүдээ бодоод одоо тий хүүхдүүдийнхаа нэр дээр хийчихээ. Өөр дээр биш юм а гэхэд хүүхдүүдийнхаа нэр дээр хийчихээ. Тэгээд тэр нь ажиллаад явж игээ. Би ч гэсэн өнөөдөр айгүй харамсдаг байхгүй биткойныг аваагүй дээ. Тэг энэ ингэж сайхан төлбөр тооцоонд ажиллаад дэлхийд даяар ингээд ашиглаад явж байгаа энэ сайхан банкны одоо тий бас Монголын хамгийн анхны одоо анхдагч бөгөөд ингээд араараас олон хүнийг одоо дагуулад ингээд явж байгаадаа би айгүй сэтгэл өндөр байгаа. Тэгээ удахгүй одоо 15 улсад ажиллаж байна. Одоо энэ 6 дахь улс руу явах гэж байна. Одоо ингээ юмаа бэлдээд карт мартаа янзлаад явж байна. Тэгээ одоо 15 улсыг энэ жил оруулаад 11 сард бол Монголд одоо мэдээж хэрэг бол яг энэ банкны агентууд бол маш өндөр цалинтай, маш олон оронд одоо манай Монголоос одоо энэ агентууд маань болохоор ингээд тухайн улс руу ингээд линкээ задлахаар тэр улсад ашиглаж байгаа. Одоо би ингээд саяны картыг ашиглалаа гэд талсбек ч юм уу хин нэгэн хүнд ингээд цалин орж байгаа байхгүй юу? Зөвхөн би ашигласны төлөө шүү дээ өөрийнх нь төлөө өөрөө энэ картыг. Тэгэхээр энэ боломжийг бас ингээд ашиглаад маш олон монголчуудыг санхүүгийн хөгжлөнд хүргэх. Тэгээ мэдээж бол
ялангуяа танд одоо тий санхүүгийн бэрхшээл байгаа. Ялангуяа танд одоо амьдрал зайлшгүй байр худалдаж авах тий өөрийн гэсэн амьдралдаа шинжлэлт хүсэж байгаа хүмүүст бол энэ боломжийг бити алдаач хичээгээч ганцхан одоо олборлох биш өөрсөндөө ч гэсэн та бүхэн маань тий одоо ингээд энэ сайхан боломжийг бити алдаарай гэд хүсэж байна. За тэгээд нэг юм найз маань болохоор айгу шоколадын дуртай. Вот тебе подарок. Шоколад. Я купила Wi-Fi банк. Ингээд айгу хөөрхөн бид нар чи одоо ерөөсө Wi-Fi-аараа л төлбөр тооцоо гэдэг. За тэгээ маргаашийн зүүмээр уулзцгаая. Өнөөдөр жоохон тухгүй орчлаа уучлаарай. Маргааш би маш гоё слайда бэлдээд тэгээ та бүхэндээ бас бүр ингээд олборлтын машина харуулъя гэж бодож байгаа. Тийм учраас бүгдээрээ маргааш орой 19 цагаас уулзцгаая. За маргааш орой 19 цагаас зүүмтэй байгаа. Одоохондоо ямар ч урамшуул байхгүй байгаа. Талспик дээр урамшуул дууссан. Харин $130,000 хувьцаа $1,000-д орж байгаа хүмүүс $130,000 хувьцаа бэлгэлж байгаа шүү. Тэр урамшуулыг бити алдаарай. Тэгээд агентууд маань болохоор 13 дахь үрсэн агентууд маань болохоор зээлийн үйлчлэгээ нэгдэж байгаа. Дээрэс нь нөгөө юу яаж байгаа юм бэ? Олон дэлхийн борлуулалтаас цалин 5 дахин үржиж орж байгаа юм байна. За тэрийг бол маргааш харин яг тухтаа бүр ингээд өрөөндөө очиж байгаа та бүхэндээ танилцуулъя. За бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Энэ сайхан боломжийг бити алдаарай. Хүүхдүүдтэй картын суулгаж өгөөрэй. За баяртай.